Шүүхийн ерөнхий зөвлөл үзүүлж байна. Шүүхийн шинтгэл 2014 онд эрчимтэй өрнөлөө. Шүүхийн ерхий зөвлөлөөс шүүхийн шинтгэлийн хүрээнд 2014 онд авч хэрэгжүүлсэн онцлог ажлуудын талаар бид энэ удаагийн дэнс нэвтрүүлгээрээ та бүхэнд томилон хүргэх гэж байна. Шүүх хэрхэн шинжлэгдэж байгааг та бүхэн хүлээж авч үзнэ. Шүүхийн хөгжлийн стратегийг тодорхойллоо. Улс нийгэм хөгжихийн хэрээр бас шүүх өөрчлөгдөх, шинжлэгдэх юм зайлшгүй шаардлага бол байсан. Энэ ажлыг хийж хэрэгжүүлэхийн тулд юу эхлээд хийх ёстой вэ гэдгийг Монгол Улсын ерөнхийлөгч захиргааны хэлбэрээр бол саргаар харж эхлээд бол энэ шүүхийн эрх зүйн орчинг нь өөрчлөх, шинжлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм байна гэж үзээд өөрөө шүүхийн багц хуулийг улсын их хурлд өргөн мэдүүлж 2012 онд 6 багц хуулийг батлуулсан. За эдгээр 6 хуулийн нэг болох шүүхийн захиргааны тухай хууль гэж хууль байгаа. Энэ хуулиар бол шүүхийн захиргааны байгууллагын чиг үүргийг бол нэлээд наривчлан тодорхойлж өгсөн. За шүүхийн ерөнхий зөвлөл бол энэ хууль заасан бүр эрхээ хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр бол шүүхийн хөгжлийн стратегийг тодорхойлох юм зайлшгүй шаардлага гарч ирсэн. За эдгээр 5 хөтөлбөрийн эхнийх нь болох шүүхийн шинэ менежмент хөтөлбөр гэж байгаа. За энэ хөтөлбөрийн маань гол зорилго юу вэ гэхээр шүүхийн үйлчилгээг аль болохотой үр дүнлэтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлэх юм чадварлаг цомхон ухаалаг ийм захиргааг бүрдүүлэхэд бол чиглэгдэж байгаа. За хоёр дахь хөтөлбөрийн хувьд бол шүүхийн хүний нөөцийн чадварыг хөгжүүлэх хөтөлбөр гэж бас нэлээд онцлог юм хөтөлбөр байгаа. За шүүхийн хүний нөөцийг бэлтгэх, шүүгч ажилтнуудыг чадваржуулах, хөгжүүлэхэд бол энэ хөтөлбөрийн маань гол зорилго оршиж байгаа. За гурав дахь хөтөлбөрийн хувьд бол бид нар бол энэ шүүгч ажилтныхаа нийгмийн хамгаалалтыг бол бас анхаарахгүй орхигдуулж болохгүй юм аа гэж үзэж энэ хөтөлбөрийг батласан. За энэ хөтөлбөрийн маань зорилго юу гэхээр шүүгч ажилтны нийгмийн баталгааг хангах ажлыг үр нөлөөг дээшлүүлэх, бүтээмжийг нь дээшлүүлэх ийм зорилготой хөтөлбөр байгаа. За дөрөв дэх хөтөлбөрийн хувьд бол шүүхийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэж ийм хөтөлбөр бид нар баталсан. За шүүхийн дэд үтцийг бэхжүүлэх, эдийн засгийн баталгааг хангахад бол шүүхийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн гол зорилго нь бол оршиж байгаа. 5 дахь хөтөлбөр бол шүүх ба олон нийт гэсэн хөтөлбөр байгаа. Шүүхийн үйл ажиллагаа бол ер нь бол олон нийтэд ил толд нээлттэй явагдаж байгаа. Гэхдээ бол энэ ажиллагаа улам хүртээмжтэй болгох, олон нийтийн хяналтын тогтоог хамгийн гол нь бий болгох, нөхцөлийг бүрдүүлэх, ингэснээрээ бол шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн цогц бодлогыг гарган хэрэгжүүлж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн ийм гол зорилгыг бол бид нар дэвшүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүхийн захиргааны бодлогыг тодорхойлдог байгууллага, шүүхийн хамгийн газрууд нь бол энэ бодлогыг нь хэрэгжүүлдэгч ийм байгууллагууд юм аа. Ингэснээр бол бид нар шүүхийн хөгжлийн стратегийг бүрэн хэрэгжүүлж чадна гэсэн ийм итгэл төгс, итгэл найдвартай энэ ажлаа эрхлэн явуулж байна. Шүүхийн хүний нөөцөд шинтгэл хийлээ. Шүүхийн шинтгэлийн хүрээнд 2014 онд хийсэн онцлог бас нэгэн ажил нь шүүхийн хүний нөөцийг 63 шинэ шүүгчээр сэлбсэн явдал юм. Өөрөөр хэлбэл Монголын нийт шүүгчийн 13%-ийг ийхүү сонгон шалгаруулалтаар шинжилсэн байна. Эдгээр шүүгчийн 25 нь буюу 39.7% нь хууль зүйн магистр зэрэгтэй байгаагаас үзэхэд шинээр томилогдсон шүүгчдийн боловсролын төвшин агчээ. Бас дээрх шүүгчдээс өндөр хөгжилтэй гадаадын оронд магистр, доктор хамгаалсан 7 шүүгч байгаа бөгөөд цаашдаач чадварлаг боловсон хүчнээр шүүхийн хүний нөөцийг сэлбэх бодлогыг баримталж байна. За шүүхийн ерхий зөвлөл шүүгчийн сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй, шудраг гадны нөлөөллөөс ангид цаг хугацаа хэмнэх зорилгоор олон улсын байгууллагатай хамтран
шүүгчийн сонгон шалгаруулалтын бүхэл үйл ажиллагааг захим хэлбэрт шилжүүлсэн л дээ. За ингээд 2014 онд шүүхийн ерөнхий зөвлөлөөс 9 удаа шүүгчийн сонгон шалгаруулалтыг зарласан. За үүнд 475 хуульч нэрээ дэвшүүлсэн. За анхан шатны шүүхэд 63 шүүгч шинээр томилогдсон. За эндээс үзэхэд бол Монголын нийт шүүхийн шүүгчдийн бол 13% нь бол шинжлэгдсэн гэж ойлгож байна. За цаашаа шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн үнийн нөөцийг чадварлаг хуульчдаар бэхжүүлэх сэлбэх бодлогыг баримтлан ажиллаж байна. За 2015 онд 45 шүүгчид сул орондоо сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөд байна. За одоогийн байдлаар 79 шүүхэд 475 шүүгч шүүн туслах ажиллагаа эрхлэн явуулж байна. Монголын шүүх нээлттэй боллоо. Иргэн та дурын шүүх хуралдааныг үзэж болно. Иргэн та бүх шатны шүүхэн шийдвэрийг шүүх цэгийн сайтаас үзэж болно. Шүүхийг нээлттэй болгосон нь олон нийтийн хяналтыг тогтоох үндэс юм. Энэ бол шүүхийн шинтгэлийн үр дүн. Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн үйлчилгээ ил тод нээлттэй болж иргэдэд улам бүр ойрцоо байна. Үүний нэг нотлогоо цаг мөнгө хэмнэсэн захимжсан шүүхийн үйлчилгээ. Иргэн танд шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээллүүд хэрэг болсон бол заавал шүүхтэр бичлэн гэрэлгүйгээр суурин интернет ашиглан шүүх цэгийн сайтаас та бүхэн шүүхтэй холбоотой бүхэл мэдээллийг авах боломжтой. Мөн та суурин интернетгүй орчинд явж байгаа бол 3G wireless ашиглан шүүх цэгийн аппликейшнийг ухаалаг утсандаа татан авч шүүхтэй холбоотой бүхэл мэдээллийг авах боломж энэхүү бүрдэж байна. Ингэснээр шүүхийн шийдвэр иргэн та бидний гар утсанд бүрэн багтлаа. Өөрөөр хэлбэл цаг хугацаа орон зайны зүйл хамааран та бүхэн шүүхийн шийдвэртэй холбоотой бүхэл мэдээллийг гар утснаас авч болохоор боллоо. Мөн оюутан залуус эрдэмтэн судлаачид онлайн төвшөнд шүүхийн шийдвэрийг ашиглах боломж үүссэн нь шүүхийн ил тод нээлттэй байдлын хамгийн том ололт юм а. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийг нээлттэй ил тод болгох бодлогын баримтчиг гаргасан. За энэ нь бол шүүх ба олон нийт гэсэн юм хөтөлбөр байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд шүүхийн ерөнхий зөвлөлөөс юуны өмнө ямар асуудлыг ямар одоо шүүхийн харилцааг ил тод нээлттэй болох уу гэдгийг шийдсэн байгаа. За юуны өмнө шүүх хуралдаан бол нээлттэй байх ёстой. Шүүгээс гарч байгаа шүүхийн шийдвэр нээлттэй байх ёстой. За дээр нь шүүхийн захиргааны үйл ажиллагаа нээлттэй байх ёстой. За тухайлбал шүүхийн захиргааны хөрөнгө санхүүгийн асуудал, шүүхийн захиргаанаас гарч байгаа шийдвэрүүд, тодорхой тогтоол, тушаалууд нь за дээр нь хөрөнгө зарсан тодорхой гэрээ контрактууд нас нээлттэй байх ёстой. За түүнээс гадна өнөөдрийн байдлаар бид шүүх хуралдааныг зөвхөн иргэд үзэгдүүдийгөө олон нийтэд бас үзэх тэр боломжийг бол нээж өгсөн. Шүүхийн веб хуудасаар ялангуяа шүүх цэгийн веб хуудасаар дамжаад олонний анхаарал татсан хэрэг маргааныг иргэд үзэж харах ийм боломжийг нээж өгсөн байгаа. За түүнээс гадна шүүхтэр нэлээд яригддаг асуудал бол цагдан хорих энэ зөвшөөрлийг шүүх өгдөг. Энэ зөвшөөрлийг өгж байгаа шүүх хуралдаан шүүгчийн шийдвэр мөн адилхан нээлттэй ил тод болгож түүнийг бол заавал дуу төрсөн имжлэгтэй танхимд явуулдаг. Түүнийг бас иргэд үзэж харах ийм бүрэн боломжтой болгосон. Шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдлээ. Хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн судалгааны үр дүнд иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг харж болохоор байна. Тухайлбал Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс 2014 оны 7 дугаар сард хийсэн судалгаагаар нийт санал асуулгад оролцогчдын 45.6% нь шүүхэд итгэдэг гэсэн хариулт өгсөн бол 2014 оны 12 дугаар сард интернетээр буюу News цэгийн цахим сайтад байршуулсан та шүүхэд итгэдэггүй гэсэн асуулгад 1063 хүн оролцсноос 793 иргэн буюу санал асуулгад оролцогчдын 74.6% нь шүүхэд итгэдэг гэсэн хариулт өгснөөс харахад иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдэж байгааг харж болохоор байна. Энэ бол шүүхийн шинтгэлийн үр дүн юм а. Монголын шүүх цахимжлаа. Монголын шүүх ийхүү цахимжиж чадлаа. Нэгдүгээрт бүртгэл хяналтын програмуудыг нэвтрүүллээ. Ингэснээр шүүхэд нэхэмжил ирэнгүүт програмаар дамжин шүүхийн цахим санд хадгалагдах бөгөөд ямар шатанд явж байна, хуулийн дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэгдэж байна уу гэдгийг энэхүү програмаас үзэх бүрэн боломжтой юм а. За 2014 онд нийт шүүхийн байрыг шилэн кабелийн сүлжээнд холбож дуусглаа. Ингэснээр шүүхийн ерөнхий зөвлөлдөр байрлах шүүхийн
дата төвтэй холбогдсон ажиллах боломжтой болсноор мэдээллийн технологийн шүүхийн үйл ажиллагааг захимжуулах мэдээллийн технологийн дэд бүтц бүрдсэн. За шүүхүүд тус тустай ажиллаж байсан иргэн нэрийг хянан шийдвэрлэх ажиллагааны иргэн нэг программыг нэгдсэн систем шилжүүлж иргэн 2014 системийг ажилуулж энэ онд чигдрүүллээ. Шүүгчийн сонгон шалралтыг цахим хэлбэрээр явуулах програм хангаж боловсруулж нэр дэвшигч бүртгүүлээс эхлээд шалгалт өгөх, шалгалтыг дүгнэх, шалгалтын нэгдсэн оноог харах хүртэл бүх процессыг захимжуулснаар субъективийн нөлөөлөлгөөс шударга явуулах боломж бүрдсэн. 475 нэр дэвшигч 5-6 төрлийн шалгалт өгсөн байгаа. Монголын шүүхэд цахим засаглалын иргэн ирлээ. Бүх шүүх шилэн кабель холбогдлоо. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа програмчлагдлаа. Зайнаас сургах хэргийн оролцогчид цахим хэлбэрээр шүүх хуралдаанд оролцох нөхцөл бүрдлээ. За нийт орон нутгийн шүүхүүдэд видео хурлын төхөөрөмж суйрлуул шүүхийн ерхий зөвлөлөөс бүх төрлийн сургалт семинар зөвлөгөөнийг явуулж байна. Энэхүү төхөөрөмж нь зөвхөн шүүхийн ерхий зөвлөлтөд холбогдох биш, орон нутгийн шүүхүүд хоорондоо холбогдож мэдээлэл солилцох, шүүх хуралдаан явуулах бүрэн болцоотой болсон. 2014 онд энэ төхөөрөмжийг ашиглан хэд хэдэн шүүх хуралдааныг амжилттай явуулсан байна. 2013 онд 40 шүүхийн 85 шүүх хуралдааны танхимд шүүх хуралдааны дуу төрсийг бичиж архивлах танаа төхөөрөмж суйрлуулсан. 2014 онд шинээр нэмэгдсэн 14 шүүх хуралдааны танхим болон 2461 дугаар анги дэх шүүх хуралдааны танхимыг дуу төрс бичиж архивлах танаа төхөөрөмжөөр томруулсан байгаа. Энэ төхөөрөмж нь зөвхөн дуу төрс бичиж архивлалаа зогсохгүй хэргийн оролцогчид тухайн шүүхийн тамирын газрын дарга тусалт гаргаснаар бичлэгийг нөхөн үзэх боломжтой. Мөн шүүх хуралдааныг сонирхсан дурын хүн шүүх хуралдааны шүүхийн үүднээс шүүх хуралдааны процессыг дэлгэцээр үзэх боломжтой байгаа. Давзаалтах хяналтын шатны шүүх энэхүү бичлэгийг татан авч үзэх боломжтой. Яс зүүн хороо хэргийн оролцогчдын гомдол саналыг бодиттойгоор судлах бүрэн боломжтой болсон байгаа. Энэхүү бичлэг нь 3 жил хадгалагдана. Шүүхийн шийдвэрийн захим сангийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор ухаалаг хүчин зориулсан шүүх аппликейшнийг нэвтрүүлээд байна. Ингэснээр ухаалаг хүчтэй хэрэглэгчид интернет дэлгүүр рүү ороод шүүх SHUU-KH гэд хайхад энэхүү програмыг үнэгүй татан авч суулгах боломжтой байгаа. Энэ бүх ажлуудыг нэгтгэхэд Монголын шүүх захим шүүх болох үндсээр тавигдсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт анализ хийж эхэллээ. Шүүхийн шинтгэлийн онцлог ажлын нэг нь шүүхийн шийдвэрийн анализ юм. Энэ нь эрдэмтэн мэргэжилтнүүд шүүгчийн гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж буй явдал юм. Эрдэмтдийн шүүхийн анализ шүүх эрх мэдэл сэтгүүлд нийтлэгдэж эхэлж байна. За шүүхийн шийдвэрт анализ хийх энэ үйл ажиллагаа маань бусад улс орнуудад хэрэгжүүлж байдаг. Ялангуяа шүүхээс гарч байгаа шийдвэрийг иргэдэд ойлгомжтой, үндэслэлтэй. За тэр шүүхийн шийдвэр нь гаргалгаатай байх энэ нөхцөлийг бол бүрдүүлсэн байж хэргийн оролцогчдын аль альнийхний эрх ашигыг хамгаалах. За тэр хүмүүст хууль зүйн үндсэлтэй шийдвэр гарсан байна гэж ойлгохдохоор байх ёстой байдаг. Тэр шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндсэлтэй ойлгомжтой гаргах ийм болцоо нөхцөлийг бүрдүүлж байгаа эрүүл үе шат гэж үздэг учраас энэ шатыг бол цаашид бол хөгжүүлэх нь зүйтэй. Ялангуяа шүүхээс гаргаж байгаа шийдвэр бол зузаан байхтай гол нь биш. Тийм үү? Юу гэдгийг өмгөөлөгч нарын тав залцсан гомдлыг хавсаргаад тэгээд гадна талаас нь харахад зузаан байдаг. Гэтэл бодит байдал дээр яг тэр хэргийг шийдвэрлэж байгаа гаргасан тэр шийдвэр нь ямар зүйл дээр үндэслэлсэн, хуулийн ямар гаргалгаа тайлбар хийсэн. Энэ бүх нөхцлүүдийг шүүх өөрөө хуулийн шин чанартайгаар гаргаж ижиж энэ маань яг үг гэхлээр ач холбогдолтой болно гэж үзэж байна. Шүүхийг ил тод нээлттэй байлгах зорилгоор шүүхийн шийдвэрийн цахим санг нэвтрүүллээ. Энэхүү цахим санд 2011 оноос эхлүүлэн Монгол улсын нийт шүүхийн бүх шийдвэр, магадлал, тогтоолуудыг уншиж танилцах, татаж авах боломжтойгоор байршуулсан болно. Цахим сан нь шүүхийн үйл ажиллагааг бүрдээмжтэй болгох, эрдэмтэн, багш, судлаач, хуульчдад судалгааны ажил хийх, оюутан сурагчдад гарын авлага болгох, хуулийг зөв хэрэглэхэд
жишг тогтооход ач холбогдолтой юм. Эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны хэрэг гэсэн үндсэн цэснээс анхан давх хяналтын шатнаас сонголт хийж, наривчилсан хайлтын талбараас хэрэг маргааны төрөл, шүүх болон бусад холбогдох мэдээллээр хайлт хийх өргөн боломжтой. Мөн нийт шүүхийн цахим хуудас, утас, факсын мэдээлэл авч болох бөгөөд та дэлхийн аль ч өнцөг булангаас холбогдон үзэх боломжтой. Шүүхээс гарч байгаа аливаа хэрэг маргааныг шийдвэрлсэн шийдвэр нь одоо хуулиар хязгаарлалснаас бусад шийдвэр бол иргэдэд нээлттэй болсон. За энэ нээлттэй болсон асуудал нь яах вэ гэхээр хүн бүр одоо тэр шүүхийн шийдвэртэй танилцах ийм боломжийг олгосон. За энэ ингэснээр яах вэ гэхээр иргэдэд одоо нөгөө нээлттэй шүүх гэдэг юм аа. Одоо нэг шинж нь бол гарч ирж байгаа гэж ойлгож байгаа. За жишээлбэл одоо 2013 оны 12 сараас хойш одоо жишээлбэл эрүүгийн хэргийн шийдвэрийг ингээд байршуулсныг аваад үзэхэд нэг 36,000 гаруй шийдвэр байж байгаа. За эндээс яах вэ гэхээр хүн одоо аль нэг шийдвэрийг нь сонгож аваад үзэх боломжтой болсон. За нөгөө талаар энэ шийдвэрийг ингээд гаргаж байгаа явдал нь бас цаашдаа судалгааны эргэлтэнд оруулах юм боломжийг нээж өгч байгаагаар бас онцлог гэж үзэж байгаа. Ялангуяа яах вэ гэхээр шүүх бол хаалттай биш, тийм үү? Шүүхийн шийдвэр бол яах вэ гэхээр ингэж нээлттэй байснараа энэ маань ялангуяа хууль зүйн салбарын чиглэлээр суралцж байгаа оюутнуудад одоо тэр сургалтын нэг одоо хэлбэр болж хэрэглэгдэх юм боломжийг бол нээж өгсөн. За ялангуяа энийг бол яадаг вэ гэхээр сүүлийн үед бол сургалтанд case study гэж одоо манай одоо хууль тогтоомжийн хэрэглээний ийм хичээлүүд орж ирж байгаа. За энэ дээр ашиглагдах ийм боломжийг нээж өгснөөрөө ач холбогдолтой. Ер нь цаашдаа зөвхөн эрдэмтэд, судлаачид, за бас бусад хүмүүс одоо энэ шүүхийн шийдвэрийг үзээд анализ дүгнэлт хийхин зэрэгцээ оюутнуудад ч гэсэн энэ одоо шийдвэрүүдэд дүгнэлт хийх ийм боломжийг нээж өгснөөр ач холбогдолтой гэж үзэж байгаа. Монгол улсын нэрийн өмнөөс шийдвэрээ гаргадаг шүүхийн шударга ёсны үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хурдан шуурхай, ил тод, нээлттэй хүрэх ажлын ахиц дэвшлийг иргэд олон нийт бодитоор дүгнэнэ. Шүүхийн шинэтгэлд өгч буй тэдний үнэлэмж юу юунаас чухал юм. Орон нутгийн телевиз мэлтүүзээр зарлж байгаа энэ юмнуудаас бол бид нар бол мэдээлэл авдаг. Гэхдээ миний өөрийн одоо энэ шүүхээр яг шинжилгээний дараа энэ шүүхээр орсон иргэний хэргийн асуудал бол энэ шүүхийн үйл ажиллагаа, шинжилгээний үйл ажиллагаа нь бол мэдрэгдэхүйц тийм сэтгэлд төрүүлсэн. Даат зэрэгтэй хувьд болохоор их ойлгомжтой байгаа. Энэ дээр манай шүүхтэр өөрчлөж байгаа хүмүүс болохоор тухайн шүүх шинжлэгдэж байгаа, яаж хэрэг маргаанаа шийдэж байгаа, ил тод нээлттэй байдлыг ерөн хүлээж авч байгаа. Хүмүүсийн ухамсар ирэн дээр дээд хэрэг кино шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийн биеэрээ оролцоод хэрэг шийдвэрлэхэд амар хялбар олж байгаа л да. Шүүхийн үйл ажиллагаа бол нээлттэй тод илэрхий байна. За шүүхэнд энэ хэргийг одоо сонирхсан хүн бол телевизээр хараад энэ тухайн хүн ямар хэрэгээр шийдэгдсэн байна, энэ хүнийг нь яаж шийдэгдэх гэдгийг сонирхсан хүн бол шууд хараад ойлгочих ийм боломжтой. 2014 онд шүүхийн захиргааны төв байгууллага шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн бие даасан шүүгчийн хараа тус байдлыг хангах мөн шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлыг бидний удаагийн нэвтрүүлгээрээ та бүхэнд товчлон хүргэлээ. Дараагийн дийс нэвтрүүлгээр дахин уулзлаа. Баяртай үзэгчдээ. Шүүхийн ерөнхий зөвлөл үзүүлж байна. Сайн байна уу? Танд юугаар туслах вэ? Сайн байна уу? Энэ шүүх шинжлэгдэж байна гэдэг бол тийм ээ. Шүүхийн захиргааны тухай хууль шинээр батлагдсан. Иргэд олон нийтийн саналыг цахимаар болон бичгээр авч шийдвэрлэж байгаа. Үүн саналаа гэж болох уу? Болно. Иргэн та саналаа цахим хаягаар болон харьяа шүүхийн байранд очиж шүүхийг шинтгэх таны санал хайрцагт бичгээр гаргаж болно. Шүүхийн ерөнхий зөвлөл иргэд олон нийтийн саналыг цахим хэлбэрээр авч эхэллээ. Та шүүхийн шинэтгэлд өгөх саналаа дараах хаягаар ирүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөл